Сонсогч гин үү манайхаа. Тэгээд хамгийн сүүлд бичлээ. Наадах ингэ бэр. Тэгвэл чи нөгөө 9 шид болгоод идэг бэр. Хамгийн сүүлд хизээ бичлээ. Бараг 2 сар баг. Тий. Тэр нь бисээ ирж явах замдаа харах гэж оролдлоо. Яа чадсан би хизээ аплод хийснэ. Энчээр байгаа юм шиг л царай. Тэр нөгөө чимээгөө орчин цуухгүй машинд орж ирсэн бохгүй машин гараж тагаа. Тэгээд тэгсэн чи битээр харахгүй микнийхаа ногоон гэрлийг л харж байна. Би бол энэ хүүхний энэ бүсгүй царай мариг нь бол харж байна. Яг нөгөө гаражны хаалганых нь гэрлэн тусаа. Би бол яг юм пад харахгүй байгаа. Амар юу мэдрэмж байна. Ингээ хүний машин дагаж орж ирж байна. Харанхууд хүний машин дагаж орж ирж байна. Зочиж машин амар бэлэнтэй оронцтой. Чи энийг дивс мивсч гэнэ юу гэнэ энэ шамаг дулаад зулна ухааны юм баг ярьчих. Йоо муухайгаа болохоор дивсээс очих гэсэн баггүй юу? Би сайхан сэтгэл гаргаад энэ хүн чинь нэг л сэлки оюуны ямар сэлки мэдхгүй харин сэлки юм шиг бүмөп хүмүүсцэн болохоор муухай алчих юм болоо гэж бодоод. Нэг чи натал уулзахаж гарч ирсэн үү? Яг ингэ харчих юм. Нийтнийхээ ногоон гэрлийг ингээд тусгацсан чи харагдчихэв нөө. Яна ичээд байна. Энэ нөө шүнийн төлбөлөнд харахад гинт гараад ирдэг ш. Өөрөө юу хийж яваа вэ? Мэдгүй би яагаад ч нэг охины машинд тэр яах. За ингэ шүн дунд яриа. За сонин сайхан 2-3 сар шахав. За 3 ч 2 сар л юм байна л та. Аагүй 1 сар гараа юм уу? Мэдгүй. Энэ яг юу ч болоод байгаа ингээд. Хоёр ингээд бичнэ гэж бодсон. Бит хоёр би бодсон байхгүй юу? Энэ охин юу ч бодсон юм. Гэтэ чи сайхан асан бүтэн сангуу загвал явсан яг тийм л дээ би дадлага малгай хамгаалаад хичээлд дуусгасан. Өмнө 7 хоногт үлээ. Өмнө 7 хоногт те. Юу? Нөгөө тийм өмнө 7 хоногт уулзах гад. Тийм би онцсон юм уучлаарай. Уулзна гэснээ энэ хүн чинь за өнөөдөр амжихгүй юм байна гэдэг үгсэн шүү. Тэгээд би бөөн тэгээд яа би сая мика хайгаад бөөн юм боллоо. 2 цаг гэрийг самарлаа. Гайхсан гэрийн чиний юмж. Тэгээд имээ ирсэн. Имээ нөгөө тогтмол байдаггүй хүн чиг өдөрнөөс ирсэн байгаа шүү. Тэгсэн чинь миний мик алга болчлоо гэдэнгүүт нь имээ миний цүнх рүү унцсан юм болов уу гэж жилэхгүй байсан. Өмнөх хүмүүс нь багтаа зүгээр байгаа л байсан. Гэрт нэг л шинэ хүн ирсэн шүү. Дотроосоо гэх. Тэгээ нөгөө ээж судалгаанд яаж л хийгээд анчлаар яваад 2 шөнө 3 өдөр болох байсан чинь 1 шөнө 2 өдөр болоод ирж байгаа байхгүй. Ирсэн үү? 30 өдөр ирсэн. Тэгээд 30 өдөр би тоглоомоор ээж над руу ярангуут нь сайн явж ирсэн үг. Намайг гэж нэг яаж мэдсэг. Гэрт камертай штэ мамартай штэ гээд. Тэгээд орой гэрт ирчээд имээ энэ төр байгаа шүү дээ. Гэрт камертай гэсэн чи имээ хүүрээ баларсан юм хулгай хийчих би гэдгийгсэн аахгүй яг 30 өдрхөн. Тэгээд тэр яг юуны хулгай вэ гэдгсэн чинь чихэр идмэрсэн надад гэрээс чихэр хайгаад олоогүй гинэ. За тэгээд камераар чи харсан уу би хулгай хийсэн шүү дээ намайг явуулж байгаа байхгүй. Тэгсэн чинь өнөөдөр гинт нөгөө үн юм олж болохгүй бол гинт амир сандраа цүнх рүү нүүцтэй гэсэн юм биш яг өчтөр шал юм ярьж гэж бодсон. Тэрхүү онд чи юу ис бодогдох вэ нэр. Тэгээд тиймэрхүү юм болоод саяжин би бүр баг том дүүгээ зодонгаа алдаад тэгсэн чинь том дүүгийн шкафнаас гарч ирсэн заяа. Хичээлийнх нь. Үгүй зодхон зүв. Тэгээд имээ өмөрч заяа. Ингээд том дүүгээ ингээд булан чагцсан зодж байгаа байхгүй тэгсэн чинь гарлуун цоглоо гэсэн чинь имээгийн гарлуу цохиод. Тэгээд имээ яа таны гар яахаар энэ хөвт дээр байж байгаа гэсэн чинь. Гээ би чиний наад цанц чинь ямар гоё ингээ хүрчихсэн ч гинэ. Яг имээ бол найзын доорын зан мэдчихэж байгаа байхгүй. Тэг цанц нь гоё гэж хэлчих юм бол нүц гай болчихнаа. Доорын нэг тэгж намжаана. Тэгээд яг ясан юм дээр өөрөө манай дүүгэл өмөрч ингээ гар хуран урдуур явчихсан байхгүй. Тэгснэ цохиулангууд яа чам чиний цамцанд хүрчихсэн гэж. Саннаас би плейтайм явах гэж байгаа. Ее. Саннаас манай найз явахгүй гэсэн.
Бүү. Би явахгүй. Та шалтгаан шалтгаанаа боломжоор тайлбарлана уу? Нэгдүгээр ажилтай байгаа. Би ч бас. Хоёрдугаар танах амрахгүй юм чи чүлээ авч явж байгаа юм уу? Ээлжийн амралч юм биш юм уу? За тэрийг дараа нь Мөрөх цаа амбахта. Би болохоор нөгөө нэг манай ажил би бодсон юм л та. Яг дөрөвдөгтөн шахаад ажиллаж болно гэсэн чинь манай ажлын 7 хоногоос нууцсан дээр апп суулгаад тэгээд нэг юм локейшнтэй болж байгаа гэх юм уу? ажилчдаа юу? Тийм. Гэхдээ утсан дээр байж магадгүй эсвэл ажлаас утас өгч магадгүй юм шиг үлээ. Вау. Буцаага гарахтаа ураалгаа штэ. Гэтэл вау. Тийм. Тэгээд тэр нөгөө нэг одоо газар руугаа ороод нөгөө визит дээрээ дараад ингээд ер нь бол бүх хугацаа моцоог хянуулаад явж байгаа гэсэн үг байхгүй юу? Нэгдүгээр тийм болцсон. Хоёрдугаар угаасаа явъя гэсэн чинь миний хувьд нөгөө төлбөрөө хийчээд газ амрах зорилготой байгаа. Төлбөр нь гэхдээ энэ хүнд ингээ 2 сарын дотор хийгдчих гээд байгаа байхгүй юу? Бонусаа бүтэн авч ийж цалингаагүй байхгүй юу? Тэгээ бонус чинь болохоор нөгөө нэг гүйцэтгэл зуулах хэрэгтэй. Тэгээд ер нь бол яг тооцноор би наадмын дараа гарч иж миний төлбөр бүтэн гарч байгаа байхгүй юу? Тэгэн гутаа шууд угаасаа гарч байгаа шүү дээ 8 сард. 7 сарын 20-нд ажилласаа гарч байгаа. Тийм болохоор уусаа ингэж л тарж байгаа. Манай ажил за бид хоёр хоёулаа шинэ ажилд орсон. Сүүлийн дугаар дээр мэддэггүй ч байна. Нэрэттэй шинэ ажилд орсон шүү дээ. Тэгээд би 7 модлого дуусны дараа спорт наадам зохион байгуулад яг тэрийг л ярьж исэн баг сүүлийн дугаар дээр. Урлагийн их наадамд оролцоод амар стресстэй явж байгаад шинэ ажилдаа орсон. Яг спорт наадмынхаа маргаашнаас нэгтгэс 5 сарын 12-наас орсон. Тэгээд одоо хүртэл ажиллаж байгаа. Одоо бол яг өдөр болгоо явж байгаа. Тэгээд дэжгүй байгаа. Тэгснээ ажил ээлжийн амралт нь яг би нөгөө 6 сар болоогүй учраас ээлжийн амралт авч болохгүй л дээ. Тэгтээ танаахан чинь өөрөөрөө бүгд амрангууд би дагаад амарчиж байгаа байхгүй юу? Тэгээд яг плейтайм чинь 3-4-5-6-нд тэнгүүд би 3-4-нд нь ажиллаад манайх ээлж амралт эхэлж байгаа 2 хоног. Тэгэнгүүт би 3-4-нд ажиллахаар 3-нд ажиллаж болно. Тэгээд тараад цаашаагаа яваад 3-нд шүмжэнгөө явчаад өглөө нэрж ажиллах хэцүү байхгүй юу? 3-нд нөгөө ирч уусаа явахгүй гэсэн шүү дээ. Явахгүй гэсэн техний өдөр нь. Яаж байгаа юм? Малтай юм байхгүй байна. Ядрахын нэмэр юм байна гэдэг. Тэгээд 5 дахь хагас бүтэн санд нь явах юм шиг байна. Ээлдээ надад тэр мэрийг ерөөсөө яриаг. Эсвэл нөгөө намайг юу яах гэж конвинс хийх гэж ятгах гэж тийм юм ярьсан байж магадгүй. Тэгэхээр 3-нд нь явчих магадгүй. Нөгөө ажлын 2 өдөр гэхээр авахгүйсэн болохоор тэгж хэлсэн ч байж магадгүй л те. Ямар ч бас надад тийм яриаггүй гэж. Зүгээр чамтай тийм яриаггүй бол явах юм билгүй. Мэдгүй одоо ирэхээр нь л уулзъя да. Маргааш ирж байгаа манай бог юм аа. Өнөөдөр биш юм уу? 22 гээстэй. Тийм үү. Гэтэ яг өнөөдөр нисчил хэлээ би тэгээд гайхаад энэ хүүхэн ч одоо гэр мөртөө амрах гад яасан болов уу гэж бодчоо. За угаасаа л маргааш юм. Тэгэл угаасаа над дээр мэддэл ирнэ энэ хүүхэн газарлаа гэд. Бид нар бүгдээрээ нөгөө юутай л та жагттай. Яг би устгацсан л болохоос. Өөрийнхөө локейшнийг нуух гад хинтээ яаж явуулж байгаагаа нуух гад. Тэгвэл нөгөө хин чин хүүхч амир. Чи нана юу хийж байгаа юм гэж яах шиг. Гэхдээ заяа. За тэгээд ээлж амралт бол тийм болсон. Гэхдээ манай нэг найз одоо ингээд тухайн цаг үедээ бол найзлуутай байсан юм. Тэгээд тэр хүнийхээ гэрлүү явж яхад нь манай энэ саналар энэ нэг юм маань ингээд харамлаад байгаа байхгүй юу? Найз залуутай үнийг өөр харамлаад тэгснээ өөрийнхөө жагаатыг устгачих. Чи тгээгүй юм уу? Үгүй тэр чи би нөгөө нэг юун дээр байсан байхгүй юу? Тэгээ байжсэн чи наадах чинь тийчээ явж исэн. Тэгээ над руу хамгийн гол нь өөрөө тэгээд явж байхдаа над руу ярьж байгаа байхгүй юу? Тэгээ ярьж байгаа нь битээр хойлоо хичээлтэй штэ. 5 дээр. Тэгсэн наа чин 5 өнгөр явчих байгаа. Би болохоор энэ дээр байгаад байгаа байхгүй юу? Үгүй 5 дээр биш 6 дээр эсэ. Тэгээд тэгсэн чин чамаг намаалсан ба штэ. Намайг тагнаалдаа чи нана юу хийгээд байгаа юм гэхгүй юу?
Тэгээ би өөрийг нь харсан чинь тэнд явчихсан. Тэгээ би тэрийг нэг бодоогүй. Зөөр яг драм дээр явж хад нана юу гэж байгаа гэхээр оо ядрага гэж дуустсан байхгүй. Тэгвэл тэгэл дахиж бити ингэж асуу гээл хаях ёстой юм биш үү? Нөгөө угаасаа асуухгүй. Устдаггүй тийм юм болоогүй байхгүй юу? Миний харж байгаагаар тэр чи яг чамд тийм байж болно л та. Би ч өөрөө нөгөө нэг оо та нар хэлдгээр ярддаг аштай болохоор нөхөө юмтай хаана байгаа юу хийж байгаа ингээд хаа дургуур идтэй юм. Би тэгээ зүгээр асуухгүйгээр мэдхийн тулд тэр аппликейшн чинь байгаа үү? Үгүй наатан тийм мэдчихэд асуугаад байгаа юм чи нана юу хийж байгаа гэхэр чинь би хав юу хийж байгаа хэлж болно л тоо. Гэтэ тэгээ хэлмээргүй ш би ямар байцаалд өгч байгаа юу. Би чи ямар хавийн хүн амтнд локейшн харуулад байгаа юм шүү дээ. Үгүй зүгээр л шүү дээ. Үгүй тийм л дээ. Гэтэл миний тиймэрхүү асуултанд хариулмааргүй амар залхуутай байдаг болохоор харж ахаар гэж одоо шууд устгацсан байхгүй. Би ингэж жоохон гайхаад байгаа. Тэгээ би тэд энийг тэрнгээрээ муулдаг аа тийм шиг. Тэгээд яг манай Pokemon ирэх юм бол надад мэдээлэл би тэд санаас нэг муулдаг групп чатуудтай. Тийм шүү дээ. Бэдэг шүү дээ. Төрсөн өдөр энэ үү? Тий. Тэгээ тэрүүгээр та нар намайг муулаад идэм бэ те? Тий. Та нар ч гэсэн намайг чамайг муулдаггүй байхгүй юу? Тэгээд боддоо хүүк Pokemon 2 дээр ч ярьдгүй ш та гурав намайг аяа байлаар баригдлаа. Би чи за тэгээд барт ямар за үгүй чи сонсоо. Чамайг чи өөрөө нэг бичлэгчлээсээ яг нөгөө муулдаг групп гэж сая хэлсэн байна. Тийм муулдаг гэж хэлсэн. Тийм. Нөгөө группүүд нь бол ажилддаггүй штэ. Чи өөрөө миний ч ажилддаггүй маа. Чинийхээр ч ажилддаггүй. Гол нь хараа зүгээр ингээд би ингээх миний санаа юм бохгүй. Бид хэд нэг нь байхгүй юм. Чи тэрийг өөрөө шалга заяа. Чамаг юуроос муулсан. Жинхнээсээ муулсан юм байхгүй за. Йоо за тэгээд ийм сонин тэнэг заяа шиг нь өөрөөсөө тэгж хэлээ. За яг хөө би буруугаар тайлбарласан байж болно зэ. Гэтэ бидэд нэг нь байхгүй ингээ муул бусад хүмүүс ч муулдаг гэ групп тийм шиг тэднэртэй адилхан нэг юм групп байдаг. Гэтэ муулдаг. Эцэг чамд жинхнээс муулсан гэж бодож байгаа болохоор тэнцэнэ зүгээр юм ярьж болно. Үгүй тийм групп байхгүй. Үгүй тэгээд тэр миний төрсөн групп төр та одоо явах юмнуудаа яриач заавал наадтай байгаа групп төр ярьж намайг хазгаа хөтлөж жохоор тэнцэнэл ярьчаач нэг байлэр цоо чи албаар энэ бүр яг тийх бахта зураг мурга тийшээ явуулж маа. Тийш тэр чинь Instagram юм чинь. Манай ангийнхан өнөөдөр гарч байгаа. Би дахиад л гоцроод үлдчихэж байгаа. Йоо энэ нэстэй айгу тэнэг. Жинхнээс муулдаг итгэждэг ч байх шээ. Яг тэгэл. Нөгөө сүрхий урт юу бүхтэн хүн чинь гоё хийсаа гэлзүүлээ сууждаг ч байх. Али харагддаггүй гэж байх. Оо энэ ш. Тэр хөлөө. Би ногоон гэрэлтцэж. За тэгээд юу ярьж илаа? Чиний play time явах байгаа тухай. Манай бид нар чинь тий Pokemon Hook энэ дори 3 play time явж байгаа. Ийм тэгээд догдолж байгаа би бол нөгөө эрчимсэн догдолж байгаа хөө. Үгүй яг тийм ээ тийм. Гэтэ Pokemon бол яваад үзсэн шүү дээ. Pokemon ч одоо баг 3-4-т явах чинь 3-т явах чинь 3 баха. Тэгээд тиймэрхүү санантай би тэд би өчигдөр тэгээд гол нь нэрээ өнөөдөр надаас Тэян Эйлийн тоглолтыг үзэхгүйгээд Тэян Эйлээ ирж ирж байгаа шүү дээ. Би даанч амцсангүй. Хинт гисэн? Манай ихч. Миний бодож байгаа их ч нөгөө нэг үгүй гэж бүр танихгүй. Зүгээр л танд ихч маань. Тасалбартай юм байна. Тэгээд үзэхгүйгээд тэгсэн чинь би амцсангүй. Хэдээс эхлэх үсэ? 7 мөл 6 7 ахaltaа тэнцтэй тэгээд ирээл усанд ороод буцаал гараал. Амжихгүй л байсан л та. Манай ажил хурд дээр ихгүй юу? Тэгээ ингээ би чинь ер нь бол нэлээд удаа ажиллачлаа шүү дээ. Нэлээд удаа ширтээ саргаар. Тэгэнгүүт 5 дахь 4 дахь эхлээд ингээ цэнгэлдэх ингээ шуугаад эхэлдэг юм байна. Тэр experience-ийг мэдэрлээ. Вау. Хурдад амьдэрдэг хүмүүс бүр хэцүү байдаг байх та гэж бодлоо. Тийм. Гэтэ яг заримдаа бас тэгээд үгүй гэтэл тэгэж ховооч юм шиг. Гэтэ тэндээс яг гой сонсогддог бол яг талбай дээр бол гоё л доо. Жишээ нь зүгээр нэг
гадуур нь одоо чинь Шангрила энд явж байгаа Kid Park дээр болж байгаа тоглолт сонсогдох хэрэгтэй шүү дээ. Тэр бол бүрээ нөгөө тэнд байгаа шигэ бол нэг тийм гоё бидгүй байхгүй. Тийм болохоор бас зүгээр л амар чимээтэй амар тухгүй л байдаг хаа. Харин тийм л. Тэгээд амар чимээтэй. Би тэд миний ажил чинь бас харцангуй чимээтэй ажил штэ. Яа. Өнөөдөр би та нарт нэг юм хэлье. Манай хүн мэрэгжлийн чиглэлээр ажиллаж байгаа. Баяр хүргэе. Би бас баг мэрэгжлийн чиглэлээр ажиллаж байгаа. Баяр хүргэе. Яг миний яг мэрэгжлийн дундаа л та. Тэгээд тоогон дотроо. Тэгээд багшигаа хамт муулж энэ үзсэн. Ажлынхантайгаа юу? Тийм нэг таньдаг багш байж таарад. Аль хэм багш? Чи мэдх юм уу? Үгүй зүгээр юу би одоо тийм энэ дээр ингэж мэрэгжлийн хичээл юм багш. Тэгээд гэснээс манай хүмүүс сурдаг шүү гэж. Мэрэгжлийн хандлага сонсч ивэл. Тэгээд өөрөө ч юм уусан бай. Манай мэрэгжлийн багш нар намайг тоо сонсохгүй. Тэгээд хамгийн сайн бараг л хамгийн сайн намайг одоо ингэ таньдаг мэддэг багшиг муулж үзлээ. Тэгээд салбар бишээ үе дамнаад одоо би бол ингэ хэрвээ ч гэжтэй угаасаа яг юм нэгт байхдаа намайг нэгт байхад дөрөвт орж исэн хүнтэй хамт ажиллаж байгаа. Тэгээд хамгийн жоохон нь тэр хүн. Тэгээд тэрнээс дээшээ үеийнхэн багхгүй юу? Мусик төгссөн 2 хүн бол байгаа. Одоо 3 дахь нь болох жоо. Тийм тэгээд сонирхолтой юм байна. Гэхдээ би яагаад ч юм амар мусик төгсөөд амар гоё ирээдүй хүлээдсэн байсан юм шиг бодогдсон надаа. Адилхан л нэг ажил ер нь бол гэхдээ тэр хүн чадварынхаа хувьд надаас нэлээд удаа ажилласны хувьд ч тэр нэлээд туршлагатай айгуу сайн ажиллаа хийдэг. Би бүр ингээ вау энэ хүн шиг болчвол ер нь болох юм байна да гэдэг бодол төрсөн л дөө. Гэхдээ надад яагаад ч юм тэр хүний ирээд би бол одоо ингээд ер нь хэлсэн багт сэтгэл судлаар сурдаг гэж. Тийм баха тий. Тийм тэгэнгүүт сэтгэл судлаар ингээд сурангууд нэг бол судлаач, нэг бол сэтгэл зүйч жир ажиллах юм шиг надад санагддаг байсан байхгүй юу. Тэгсэн чинь одоо би бол сэтгэл судлаачаарч биш сэтгэл зүйчээрч ажиллахгүй байгаа шүү дээ. Зүгээр яг чиглэл нь ер нь боломж. Тэгэнгүүт ийм бас зам байдаг юм байна. Бүр заавал яг ийм сэтгэл зүйч ч юм уу сэтгэл судлаачаар ингээд судалгаа хийгээд ажиллахгүй байж болдгийм байна. Гэсэн үнцгийг харсан. Тэгээд вау гэх нэг юм жоохон өөр санагдсан гэх юм уу. Тэгээ тэр нь чамд нэг тийм амар таалагдсан бол биш юм биш үү? Тий. Би бүр яг энэ ажлыг бол бас ингээд удаан хийнэ гэж бодохгүй байгаа. Яг дээл нь оюутан байгаа үед ингээл тэгээд ажлыг хөрвүүлж аваад манай. Одоогоор 1 сар ажилласан байна. Тэгээ надад цалин бас таалагдахгүй байна. Тэзэлийн за хүний орлого асуух ч мухалтай. Гэтэ энэ бичлэг дуусаад энэ асуултаа угаасаа. Үгүй хүүк асуусан шүү дээ. Тэгэл яг энэ идэд хэлэхэд бол нормал л доо. Тэр байх байгаа л хэлж байгаа юм чинь гэж. Тэгэл надад жоохон таалагддаг юм. Яг тэгээд сайн ажиллаж байгаа хүмүүсийг бол би бас мэдж байгаа шүү дээ. Илүү сайн спорт тал руугаа явдаг ч юм уу. Тэрийг бол ингээд дийлт харагдаад байгаа учраас бас жоохон өөр юм бас байгаа юм байна шүү дээ гэдэг өнцөг гарч ирээд. Бас жоохон бодсон яг юм хүлээл жоохон буурсан. Тэр бол бас зүйл. Тийг би уусаа нөгөө нэг тийм 100 хүн төгсөөд 100 яг мэрэгчлэр ажиллах. Тий. Эхлээл анх ороход чинь 1-р курс мөрсдөж нэрээ. Мосойтой юу одоо нөгөө өгнөд шүү дээ тий. Мосойтой Монгол ирээд. Чи яг мөс сурдаг байх өрөөгаа ч мэдгүй. Үгүй би тэрийг заавал хэлэх шаардлагатай юугүй гэж боддоод тэгжсэн. Би амар сайн юм бол хэлнэс нөгөө хэлчихвэл бас амар юу яах юм. Ямарсан ер нь бол ихэнх одоо Монголд сурдаг оюутнууд бол ер нь бол мусик одоо number 1 гэж бодож байгаа л байх. Эсвэл мусик оюутнууд бол тэгж хэлдэг шүү уучлаарай. Тэгэнгүүт одоо энэ төвшин ахаад ирсэн чинь яг мэрэгжлийн хичээлийн багш нар хэлсэн. Та нар бол ер нь бол яг зөвхөн одоо чинь миний мэрэгжлийн хувьд бол яг зөвхөн энэ мэрэгжлэрээ төгсөөд ажил олно гэх юм бол амар хэцүү. Эдийн засгийн нэг бодлого төлөвлөхөр байгууллагууд ер нь бол эдийн засагчгүй байдгийн байна. За. Би ер нь ингээд 2-3 байгууллага харж штэ тий. Одоо өөр хүмүүс дээр тий цаашаа жижиг дунд аж үйлдвэрүүд бол ерөөхдөө эдийн засагчгүй.
ерөнхий нэгтлэн нь одоо CFO хийгээд тэгээд ер нь нэрв нэгтлэнгууд нь ингээд байгууллагын санхүүг базаад явд юм байна. Эдийн засагч бол ер нь яг миний хийх ёстой юм чинь бол нөгөө бодлого төлөвлөлт гэх юм уу. Тэгээд тэрүүгээрээ бас санхүүгээ давхар базаад явдаг. Гэхдээ нөгөө өдөр тутмын бүлгээ бол надад хамаагүй шүү дээ, тий. Ингээд явдангууд ер нь бол одоо борлуулалтын алба, санхүүгийн алба гэдэг ингээд нөгөө нэг албууд бүгдээр ягаад тузын нэг хурал алт шүү дээ, тий. Ерөнхийдөө тэрэн дээр тэгээд нөгөө нэг гүйцэтгэх захирал нь ингээд одоо эдийн засагч хүнийхээ хийх ёстой юмыг ерөнхийдөө ингээд яриад явдаг юм байна. Тэнгуут миний ажил чи одоо Монгол төгсөөд юу хийх юм бэ гингууд мэдээж одоо Монгол банкнд орж болно. Сангийн яамд ажиллаж болно. Яг цэвэр мэргэжлээрээ. Тийм цэвэр мэргэжлээрээ. Гэтэ ерөнхийдөө бол тэр бол чанга штэ. Ер нь бол мюзик ингээд бүр хамгийн сайн оюутан төгссөн ч гэсэндээ бас жоох арын алганы юм шиг үлээ. Тэгж манай мэргэжлийн багш тэгж хэлсэн. Тэгэнгუთ одоо давхар нөгөө ябогоор юм уу аль эсвэл стратегиэр хүн ам зүй энтрээр одоо хос хавсаргаар сурч иж ер нь би Монголд ажилтаа юм байл. Тэгээд одоо чинь банкнд ороод банкны одоо эдийн засгч хийж гэж бодъё л тоо. Тэгэнгუთ тэр чинь нөгөө дахиад тусдаа банк санхүүгийн мэргэжил байгаа учраас заавал эдийн засгийг авах шаардлага болчиход байгаа. Тэгэхээр бас нэлийн энэ мэргэжлийг сонгох ч бол жоохон бодоорой. Тийм бодоорой. Ер нь бол хэцүү шүү. Харин тийм ээ. Би бас одоо ингэ бодож байна. Өнөөдөр бас ийшээ өгдөж байгаа шүү дээ. Манайс гэрийн харагддаг сургууль дээр бас хэлмэргүй л ялдаг шүү дээ. Тэгэнгүүт тэр сургууль дээр одоо ээж болж байгаа. Ээлжил хийж өгж байгаа хүмүүсийн хідэн сэтгэл мөсийн сэтгэл судлал руу орох уу? Одоо ингэ л нөгөө групп Facebook группыг харангуут ингэ мөсийн сэтгэл судлал руу ингэж ормоор байна. Ийшээ шилжмээр байна. Одоо ингээл төвшин ахих тусам манай элсэлтээр 60 хүүхд аваад төвшин ахих тусам шилжиж орж ирснээр 100 муу болж байгаа байхгүй 100 гаруй марантай ч юм уу. Тэгэл хамгийн бага нь 100 та төгсдөг болчлоо. Тэгэнгүүт 100 яг миний анх сонгосон одоо нэг намайг ажилтаа болгох ч юм уу надад нэг юм инспирэшн өгсөн юм нь хүн болгон сэтгэл зүйч хэрэгтэй учраас гэж бодож исэн. Хүн болгон сэтгэл зүйч хэрэгтэй учраас тэгээд бүгд сэтгэл зүйчээр сурахгүй учраас надад ажлын байр байгаа гэж бодсон ч гэсэн бас одоогийн төвшөнд энэ мэргэжлийг хүлээж авдаг нь бас цөөхөн байгаад байна. Тэгээд яг энэ олон хүн төгсөөд мэдгүй. Ер нь жоохон таны бодсноос илүү хэцүү, таны бодсноос илүү шалгуур өндөртэй. Тэгээд тэрийгээ дагаад бас мөс сайн гэд бас яваад иж болохгүй. Надад битэ бодсон. Би ч одоо эдийн засгийн чинь илүү нөгөө нарийн мэргэжил гэж сонгосон шүү дээ. Би ч ер нь бол менежмент руу орох уу, эдийн засаг руу орох уу гэж бодож байгаад эдийн засаг руу орсон байхгүй юу? Менежмент чинь бол бүр ерөнхий байхгүй юу? Тэгээ эдийн засгаар одоо ингээд суур хийгээд тэгээд одоо үйлдвэрлэлийн менежмент байгууллагын удирдлагаар магистр хамгаалч гэж бодчихсон байхгүй юу? Тэнгуут миний суур гэсэн эдийн засаг чинь бас дахиад ерөнхийд нь ингээд нөгөө стратеги бодлого төлөвлөлт гээд бас баг ерөнхий шахуу болчиход байгаа байхгүй. Тэр ер нь мэргэжлээ сонгохдоо илүү нарийн мэргэжлээ. Жишээ нь зүгээр физик медицт үнэхээр сонирхолтой бол физик электроникийн анги руу одоо уул уурхай анги руу тий ер нь тийм байгалийн ухааны мэргэжлүүд аюу өсөлтөв шиг боломж нь бас бүр амар их юм байна. Манайх шиг юм одоо төмөр зам уул уурхай юм нөгөө уул уурхай олборлолт юмэр чимдээ хүн машин механизм гэл амар их юм ашигладаг шүү дээ. Тэр чинь дагаад зөндөө олон түшиглсэн юмнууд байгаа. Тэгээд үнэхээр сонирхолтой болвол эрэгтэй хүүхдүүд ялангуяа эрэгтэй хүмүүс ер нь тийш орол зүгээр юм бэл. Эмэгтэй хүмүүс иргэсэндээ яг нөгөө илүү нөгөө хүнд машин механизм гэдэг чинь нөгөө эрэгтэй илүү нөгөө техник сайтай байдаг гэх юм уу. Жишээ нь зүгээр л чи одоо 10 эмэгтэй одоо 10 хүн байлаа гэж бодоход 5 эмэгтэй 5 эрэгтэй байлаа гэж бодъё заяа. Тэгэд тэр 5 эмэгтэйд ингээд нөгөө 5 эрэгтэйтэйгээ харьцуулахад техник юм сонирхолч байхгүй. Тэгээ байсан ч гэсэндээ бас нөгөө суур гэдэг юм чинь бас хэцүү шүү дээ. Яг нэг талын. Гэхдээ би бас яг сайн санал нийлнэ гэж хэлэхгүй. Жишээ нь чи бодолтой физикийн ангийн хүүхдүүд яг хідний эмэгтэй хідний эрэгтэй дүүлээ гэж би бодлоо. Тэр тэгэл сонирхлоороо л явж байгаа байх. Гэхдээ л мэдгүй юм да. Тэгээд
хаа нэг эмэгтэй хүн байгаа л да. Гэхдээ яг эмэгтэйчүүд байвал яг тэгэл нөгөө хөдөлмөрийн аюулгүй байдал мэдлэгийг авчиж болно л та тийм. Зүгээр ерөнхийдөө манайхан гоё тий хим физик биологийн чиглэлийн мэргэжлүүдийг гоё сонгоорой. Би бол энэ дээр санал нийлж байгаа юм нь байгалийн ухааны мэргэжлийг сонгох нь угаасаа зөв гэж бодож байгаа. Тэрийг илүү сайн сонгох хэрэгтэй, илүү олон хүн сонгох хэрэгтэй гэж бодож байгаа. Гэхдээ заавал эрэгтэй эмэгтэй гэж хүүсээр нь одоо нөгөө гендерлэг бол орох гэдэг юм л та. Заавал хүүсээр тэх юм бол бас надаа нэг гэхдээ би чамд яг хэлээ заяа. Яг эмэгтэй хүн техник дээр муу байж магадгүй. Гэхдээ тэр бас анханаас нь ингээл эрэгтэй хүүхдэд машин авч өгөөд эмэгтэй хүүхдэд барби авч өгч тоглуулж байгаагийн шалтгаанаа авч өгж байгаагаас болоод магадгүй эрэгтэй хүүхд машин угсраач юм тэрнгээр явж болно шүү дээ. Нөгөө яг зөвлөдөө миний хэлчихсэн юм зөвөр нөгөө ажлын байран дээр очлаа заяа. За яг адилхан магадгүй голчтой хоёр оюутан байлаа тий. Хоёулаа дөрөв голчтой. Тэгэл хоёулаа мөс ч юм уу шүтээсээ нэг одоо механик инженери ангиг төгссөн тий. Тэгээд яг ажлын байран дээр очиод ингээ хоёулаа ярьслага өгвөл ингээл магадгүй эмэгтэй нь бүр илүү ярьслага өгвөл бүр илүү академик чадвартай байлаа гэж бодоход сонгон шалгаруулалт жишээ нь механик инженер гэсэн мэргэжлэлээр бол эрэгтэй хүнийг авах нь тодорхой байхгүй. Тийм учраас тэр өвүүд минь гоё хүн машин механизм тэр чинь дотроо зөндөө салбарлна. Аман гол нөө өсч дэвших боломж нь маш их. Тэгээд дээрэс нь тэр ажлаа дагаад олох орлогч нь өсч дэвшихгүй зүгээр тэр ажлаа насаараа хийлээ гэсэн чинь цалин хангалттай их. Тийм болохоор санаа зовох юм бүү одоо тэгээ дээрэс нь мэрэгчлээ сонгож чадруу байгаа хүмүүс байлж шиг. Зүгээр тэгээд харах авч байгаа хөө. Тий. Яг үнэхээр зүйлтэй ямар ч мэрэгжил хэцүү. Одоо жоохон бодоод энэ гоё. Тэг чи чинь бас физик энэ төр дээрээ толгойтой хүн намаага бодвол бас нөгөө яг үндэ физикээр бас явдаг байж юу гэж бодсон физик электроникоор. Харин тэгэл тэгсэн бол бас юу нь заавал физик электроник гомаа гэхэд л яг үү зөвөр миний сонирхох нь тэрээс нь би чамааг бол ихтэй тэгэж илүү математик суурьтай ч юм уу тэгэж явах байх гэж бодсон. Яг эдийн засаг математик суурьгүй гээгүй л дээ. Гэтэ магадгүй илүү бүр нарийн байх болов уу гэж бодсон. Гэтэ тэгээд за яах вэ? Бүрхэг байна шүү гэж. Нэрээ сонноос 20 жил амьдрахтаа анх удаа жигсэж үзлээ. Нэрээ маань найз чинь бидний өмнөөс бас давхар тий. 4 гартай 8 гартайсан бол 8 л өргөхөр байлаа. Тэгээд би янаад чи юмсан жигсаалын сэтгэгдэл тэгээд чиний үзэл бодол амар байсан. Чи яаж жигссэн? Тэгээ одоо ингээд шийдвэр нь гараад ингээд явж гин те. Сонгогдсон үнийг чарлаа. Шийдвэр чинь хэр зөв байсан байж. Яг би бүр яг эхний өдрөөс нь жигссэн гэж хэлэхгүй угаасаа тгийггүй. Яагаад жигссэн бэ гэхээр энэ угаасаа л амар юм илжирсэн байгаад байна. Амар юм татвар өндөртэй байна. Энэ улс чинь ингээд би оюутан гэртээ ээжиж хажуугаар нь ингээд зүгээр хоол ундныхаа мөнгийг олоод юу гэхэд надад хүрэлцэхгүй байгаадсан байхгүй юу. Тэгээд нэгт тэрнээр санал нийлжсэн. Яг би онол монол сайн улс төр мэдгүй л дээ. Гэтэ яг тулгамдж байгаа юм нь би бас тийм ингээд худлаан менежер хийгээд үзлээ. Ингээд овоо хитэн цалин ингээд сая яас дээш цалин аваад байхад надад сая төгрөгөл буугаад байгаа байхгүй юу баг л татварын дараа харлаа. За татвар энэ тэр хэцүү байсан. Тэгээд хаа газар очингууд надад угаасаа жоохон таалагдахгүй юм. Тэр татвар дээр л байсан. Тэгээд яг би бүр огцруулъя гэдэг дээр нь яагаад санал нийлж байгаа гэхээр надад энэ хүн болохгүй байна гэдгээс гадна тэр мэдрэмж бол байсан. Гэхдээ тэрнээс илүү давх нь хариуцлага тооцож байгаа гэх юм уу хүмүүст. Одоо тэр оюун эрдэнэ гэдэг хүн гэрийнхэн нь ингээд тэдэн саяар нь үрээд байхад бид нэр зөв зүгээр өнгөрөөчих юм бол айгүй хэцүү байгаа даахгүй. Бусад хүмүүст ч гэсэн одоо үлгэр дуурайлж гэх нь хаашийн бусад хүмүүст жишиг тогтоход ингээд зүгээр л байдаг шүү дээ. Хүмүүс яавал гэжтэй гэдэг жишиг тогтоход байгаа юм шиг санагдаад дараагийнх нь хүнд нь ийм үйлдэл гаргах юм бол ийм нотой ч юм уу те ингээд хид хідэн саяар нь ингээд авах юм бол таныг бид нэр огцруулж чадсан шүү, буулгаж чадсан шүү. Хариуцлагатай байгаарай гэдэг алхам бол тэрнтэй санал нийлсэн.
Тэгээд яг нь одоо ингээд тэр хүн одоо солигдоод шинэ хүн нь засгийн газраа байгууллаа. Гэтэ надад бол магадгүй жоохон яг засгийн газрын хувьд нөх амар сайн санал нийлэхгүй байгаа л да, таалагдаагүй гэх юм уу. Гэхдээ надад стил жоохон найдар байгаа нь за бид нар ингээд хариуцлага тооцсон шүү гэдгийг тэр хүн мэдж байгаа болов гэж найдаж байгаа. Хариуцлагын системтэй шүү. Бид нар дүлий биш шүү гэдг нь. За тэгээд магадгүй тэр жагсаал өөрөө айгүй юм хүчтэй байсан. Бүр яг юм татаж орохоор яг юм зөв аргументуудаа гаргаж ирж исэн. Надад бол яг жагсаал зөвлөсөн л та. Гэхдээ тоглоомын онол гэх юм уу. Тэр талаас нь ярих юм бол оюун эрдэнэ тий хуч ерхий сайд огцорох нь яг энэ цаг үед буруу шийдвэр байсан. Өөр ямар одоо хариуцлага тооцох байсан тэгвэл хариуцлага тооцохын хувьд тооцох хэвээр. Чиний одоо чинь жигсэн хүмүүсийн ерөн жигсэн яг нөгөө үндсэн жигсагчтай гэх юм уу тэр хүмүүсийн санал гэх юм уу одоо хүсэл зорилго бол энэ системийг солио шинжилье гэсэн юу байсан шүү дээ тий. За системийн шинжилэлт чинь тэнд явагдажсэн гэх юм уу. Одоо ажлуудыг харах юм бол тэр хүний бүр яг өдөр тутамдаа явсныг би мэдэхгүй шүү дээ. Тэгтээ ерөөхдөө төдийгөөс үзий хүртэл хийгдчихсэн ажил бас цаашдаа хийгдэх байсан төлөвлөгөө гэдэг ч юм уу. Тэрийг харах юм бол системийн шинжилэлт бол багаар явагдажсэн. Яг одоо энэ дэлхийн нийтийнх нь эдийн засгийн уналттай яг энэ үед бол засаг тэгж солигдох нь амар нөлөөлж байгаа. Цаагаараа биднэрт мэдгэдэггүйгээр нөлөөлж байгаа. Тэгээ дээрэс нь шинэ засгийн газар би өнгөрснөөсөө дээрдсэн болов үгүй юу гэдэг дээр хэлчихээ. Тэгэл сангийн яамны сайд өршлөгдөг. Тэр хүн чинь Монгол улсын сан төрийн мөнгөний тэр бодлогыг бүгднийг зохицуулдаг хүн байхгүй. Тэр хүн солигдох хэрэгтэй байсан. Хоёрдугаар тэгээ нөгөө хүн зам тээврийн айгүй гой нэг юм жишээ нь тэр нөгөө машин өгөхөд тэр асуудал гараад ирж болох байсан шүү дээ. Маширээгүй одоо нэг машины асуудал бас байсан шүү дээ тэр бэрийнхэн. За тийм тэр чинь бүр өнгөрсөн 12 сар тавцаалаа болсон асуудал байсан тийм. Тэнгууд яагаад яг энэ цаг үе дээр зүгээр нэг цүнхний асуудал гарч ирсэн бэ гэдэг чинь бодох хэрэгтэй асуудал байсан байхгүй. Тийм. Тэгээд жоохон төрөмөдчүүл гэж бодсон. Чагсаалыг ерөнхийд нь бас ингэж нэлийн хүчтэй уриалсан гэх юм уу. Улам сайхан. Хэмэлээ. Би бол тэрэнд бүрэн дүрэн итгэдэггүй. Өмнөх оролцсон асуудал тэгээд дээрэс нь яг тэр чагсаалын ганц нэг процедурууд байсан. Тэн дээрээс харахад яг ягч 100% MCS-ийн үнж гээхгүй л дээ. Гэхдээ тийм тэр хүн MCS-ийн хүн биш байсан ч гэсэндээ эргэлзүүц. Жохон эргэлзүүцсэн. Хүмүүсийн яг нөгөө үндсэн бодол санаа нь бол би чагсагчдыг буруутгаагүй. Гэхдээ тэдний үндсэн санаа нь уусаа зөв татварыг багасгах хэрэгтэй. Гэтэ энийг бас бодоход заяа ингээд төрийн одоо төсвийн орлогч нь өөрөө шууд 100% татвараар бүрддэг шүү дээ тий. Тэнгууд манайх нөгөө татварын систем өндөр учраас хүмүүс татвар төлөгчд бага ихгүй юу? Тий. Төлдөггүй. Тэнгууд бас яагаад энэ өндөр байгаа юм бэ гэхээр татвар төлөгчд бага учраас тий. Тэгж өндөр байлгаж төр төсвийн орлогоо бүрдүүлж аавна гэдэг нэг юм юмтай. Гэхдээ тэрэгтэй нөгөө багасгах юм бол угаасаа хүн болгон л тэгээд татвараа төлөө тэгээд нөгөө нэг бас ирээдүйд тэтгэр авахыг хүн хийн болгон л хүсэн шүү дээ тий. Тэгээд дээрэс нь манай тэтгэврийн систем нь юм понзи схем. Одоо нөгөө дараагийн үеийн өмнөх үеийнхаа ингээд тэтгэврийг төлдөг. Тэнгууд бидний одоо яг энэ ажиллаж байгаа энэ үе чинь одоо нөгөө тэтгэвэр авж байгаа үеийнхээ тэтгэврийг төлж дийлэхгүй байгаа байхгүй. Тэгээд дээрэс нь бидний дараагийн үе бас хэр олон хүн байгаа билээ гэдгийг бодохоор тэд нар бас бидний тэтгэврийг төлж дийлэхгүй шүү дээ үндэ. Тэгээд бид нар чинь бас төлөгч одооноосоо төлөх сонирхолгүй болцсон байгаа хүмүүс бүр хэцүү. Тийм нэг юм гоё шинжилэлт оруулж ирээсэй л гэж хүсэж байна да шинжилгээ газраас. Тийм. Тэгээд наадах нэр чинь нэг хэлмээр байгаа юм. Олон хүн өндөр биш цөөн хүн одоо их татвар төлөөд байгаа шүү дээ. Тэгэнгүүт за яах вэ ингээд тэтгэврээ төлөхөд зарцуулаад одоо манай эмийг миний
авч байгаа цалингаас тижээж ивэл би болж байгаа байхгүй юу? Тэр яг задаргаач нь өөрөө өөр тийшээ урсаад байгааг нь угаасаа бүх л хүн мэдж байгаа шүү дээ. Тэрнээр бас ингээд бухимдахаар байгаа байхгүй юу? Одоо манай уртлын замыг хэд застгийн тий зүг зүгээр л явж исэн замыг хэцүү байгааг нь яг хэцүү хідэн нөхөх 4 блокийн биш 40 блок авч хайж засаад байгаа нь өөрөө яг юм мөнгөний дада үрэлгэн байгааг нь харагдуулаад байгаа байхгүй юу? Амар яг угаасаа амар цавчаатай бүр энэ тэгэж тэр үрэлгэн тэр цавчаага болуулаад магадгүй яг үрхгүйгээр татвараа жоохон багасгах. Эмээ өвгийнхөө цалин одоо аав ээжийнхээ цалин бишээ татварыг төлөхөөс бол татгалзаагүй шүү дээ. Зүгээр бусад зарлуудаа хинаач. Тэр одоо сангийн яамны татгал оруулахгүй гэжсэн оруулна гэж мэгээд яа тэр төсвийн татгал хийхгүй гэж би гайхсан шүү. Тийм татгал хийхгүй байж хийлээ 2 тэрбумын л алдагдaltaй учраас төсвийн татгал хийхгүй гэсэн байсан. Тийм би бүр тэгээ гайхаад дээрэс нь яг уу бас нэг юм нь би яг одоо энэ засаг солигдож байгаагаар бас гişүүдийн яг аль талд нь байгааг харсан гэх юм уу? Яг хин хинбэ ч юм уу? Магадгүй яг одоогийн процесс дээр аль талд нь яг ямар үзэл бодолтой юм бэ гэдгийг жоохон баримжаалах гэж оролцсон болов уу гэж харж байгаа. Тэгээд тэр тэр хүмүүсийн бас яриаг одоо мэддэггүй байсан юм байна. Яг яаж ажиллаад байгааг нь тэгээд жоохон мэдэж авлаа. Яг манай имиж гэсэн одоо бас ингээл социалист нийгэмд ингээд өсөж хөгжөөд тэр үедээ бараг тэтгэвртэй гарсан. За хэрийн чашийн. Гэхдээ тэр үед ингээд боожоод нас би гүцээд нилээ уучраас яг үзэл бодолтой нь би нилээ эдэмтэй санал нийлдэггүй. Гэхдээ тэр хүмүүс чинь бас санал нийлж байгаа юмнууд бас байгаа. Тэгээ ингээд буруу шааж байгаа юм нь бас байгаа. Тэр хүмүүсийг бас ингээд тархийн нууц юм уу? Манай имий бол яг магадгүй дундчинж байж магадгүй илүү бүдүүлгэнж байж магадгүй илүү сайн ч байж магадгүй. Гэхдээ тэрнээс илүү дор хүн байгаас би бас жоохон харсан гэх юм уу? Өв зөндөө тэгэл бүр ёо би одоо ийм нийгмийн татвар даатгалан заа одоо яг багасгах хэрэгтэй. Гэтэ би хүмүүст мөнгө тарахыг дэмждэг. Харин халамжаа болоод гэтэ тийм юу юм бэ? Халамжийн үлгэр үнэхээр дэмждэггүй. Бид нөгөө ажлын байргүй гэдэг дээ шүү дээ тий. Тэгэнгუთ ер нь амар завхарсан нөгөө нэгнтэй амар уялдаатай юм байлаа заяа. Цөөхөн болохоор бас тэгдэг юм байна. Тийм. Ингээд ажлын байр нэг хүндээ байдаг. Байгаа билээ шүү. Зөндөө байдаг. Тэгэнгუთ уус өөртөө ажилтгүй. Яа ажилтгүй гэхээр уус халамжийн мөнгө нь орж ирдэг. Тэгээ ажиллахгүй амьдрч болоод байгаа байхгүй юу? Тийм учраас тэр хүмүүс ажиллахгүй. Тэгэнгუთ ажилгүйдэл нь өндөр гараал ингээл халамжийн мөнгөийг бүр өхөө болоод яг хөтэ тэгээд яг өхөөгөө хэлэхэд тэгээд өсөөд өхөг. Гэтэ хүн цагаад болохоор өхгүй байхгүй юу? Тийм тэгэхээр ажиллаж л таараа. Нэг нь ажиллах хэрэгтэй. Тэгэнгүүт одоо тэр нөгөө халамж авж байгаа хүмүүс чинь бүр тэглэх юм бол богод хүчнэлтэй. Харин тэгээд нөгөө нэг ажиллаж байгаа хүмүүсээ бас урамшуулдаг баймаар байгаа юм. Хөрөөсөө тийм татвараа багасгаад яг ингээд нөгөө ажиллаж байгаа хүмүүсийн одоо нөгөө бүх хүн яг үндэ амар ер нь ингээд Монголд ингээд зур гудамжаар явчихдаг хүмүүс амар ууртаа царайтай явдаг. Өглөө хин ч автуусанд энийгээд явдаггүй. Ажил руугаа ер нь урам зоригтой гоё явдаг тийм байхгүй штэ. Тэгэхээр тэрийг нь гоё урамшуулж өгдөг байвал зүгээр тэгээд энэ дээр нэг юм манай захирал хэлж ирсэн юм. Одоо ингээд нөгөө хүн амын тоо өсөлт одоо нөгөө насжилтыг харуулсан юм нэг график байдаг штэ. За ийм хэлбэртэй. За. Ихсээд басаад яваад байдаг. Тэгэнгүүт өмнөх үеийнх нь цөөхөн байсан юм байна л да. Миний X үеийнх нь яг бид одоо 30-тай хүмүүс гэх юм уу 30-тай хүмүүс бид эдээс тоогоороо баг. Тэгэнгүүт тэр хүмүүсийн ажлын байр одоо нэг хүн баадгүй 4-5 хүний ажлыг хийдэг ч юм уу. Тэгэнгүүт одоо яг бид хэд төрж орж ирж байгаа мөртлөө би яг ярих гэсэн юм мартчихлаа залаг. Бид хэд ингээд төрж орж ирж байгаа учраас яг ажлын байр айгүй их ажиллах хүч хэрэгтэй байгаа. Тэгээд бид хэд одоо ер нь бол хүмүүс чинь 22 хүрснийхээ дараа ингээд ер нь ажилдаг штеп. Тэгэнгүүт бид хэд
ажлын байр одоо хоосон гэх юм уу ажлын байрууд их байгаад байгаа учраас манай үеийнхэн илүү 18 тагаас ажиллаж эхэлж байгаа гэдэг юм ярьсан. Тийм тэрийг бодоод би гинт бас нэрээ тийм юм байгаа юм байна гэж манай захирал бас санхүүгээр төгссөн болохоор илүү насан ч юм уу гэхгүй юу. Илүү амьсных байдаг юм уу эсвэл мэрэгжлийнх байдаг юм уу эсвэл хүүсийнх байдаг юм уу мэдэхгүй. Гэхдээ илүү надаас дээд хийг бодоод би бүр яг тэр үед сонсож байхдаа гэж ойлгож ирсэн. Бас нэг ийм опшн байж болох юм тийм. За тэгээд ер нь юм бодож болдгийм бэ. Нэр ингэсэл Bloomberg үздэг болдгийм бэ. Тэр ихтэй амар сонирхолтой байгаа. Нэр ийм болж байгаа юм байна. Тэгэхээр яах нь гэд тий дараачих амиг бодоо. Надад бол телевиз их үзэгдэхгүй байгаа л да. Гэтэ манай эмээ байгаа үед эсвэл хөдөө очихор ч юм уу заавал Монгол коммент үздэг байхгүй ганцхан телевизтэй угаасаа гарч байгаа. Юу яриад байгаа юм бэ гэмээр юм уу ярьдаг заяа. Яагаад ч тэгэл нэг юм сонин зүгээр л ууртай хүн гайсаар ширүүн хүн гайсаар эн чинь мөрөөштэй гингүүд хураад байдаг тийм хүмүүс тийштэй эн чинь тийм гэл ингээл ороод ирлээ тийм юм яа гэл. Мэдгүй тэгээд ямар ч ер нь мэрэгжилд ёс зүй гэж байгаа штэ. Тэгэнгүүт надад бас улсын хурлын гишүүний магадгүй баг хурлын гишүүний ёс зүй гэж байгаад тэр хүмүүст тодорхой хэмжээний бүр яг юм бичгэн шалгалт магадгүй эсвэл онлайн шалгалт ч юм уу энэ асуултан дээр энэ хүн ингэж хариулсан гэдэг нь шууд формсоор ч юм уу аваад тэгээд тэр нь шууд нэг хүн шүүх биш олон хүн ингэж шүүгээд ирдэг болох юм бол тэр нь магадгүй энэ гишүүн хэрвээ тий магадгүй сонгуульд өрсөлдөхөөс нь өмнө ч юм уу нэг сонгуулийн ихний одоо 14 хоног ч юм уу сонгуул болдог шүү дээ өөрсдөө сурчлах тэрнийх нь өмнөх 7 хоногт ч юм уу нэг ирээ тэгэж шалгалт малгалт өгдөг ч юм уу ёс зүйн ямар байх хэвтэй гэдэг наазах юм мэдэж нүггүй юу. Яагаад би ингэж бодсон бэ гэхээр би ямарваа нэгэн хүн нэр төртөл халдахгүйг зүгээр үзэл бодол ярьж байгаа шүү. Арчилсан улсын хүмүүсээ гэж. Тэр Нарантья гишүүний oh my god. Нарантья гишүүнийг би ингээд нөгөө сталкер зангаараа гэх юм уу хэрэг туртай зангаараа пэйжэнд дагдаг байхгүй юу. За. Пэйжтэй. Тийм, пэйж юм уу, фейсбુક юм уу нэр лайв шүү дээ. Тийм, тэгэнгүүт тэр бол яг ингээд нэг хүн одоо за би нэрийн дуртай хэлчих. Нарантья гишүүн л одоо самбуу гишүүнийг одоо ингээд хоолндоо орох гээд явж ин гэдгээ ингээд айгүй ширүүн бүдүүлгээр хэлээд байгаа байхгүй юу. Тэр яг жагсаалын үеэр лодо самбуу гишүүнийг тэр улам сайхан гэдэг үнийг би хоёуланг нь ингээд амар фэн биш, жоохон юм шүүмжлэлтэй хардаг. Гэхдээ би бүр яг юм үгүйсэгдэггүй. Зарим зүйл дээр нийлдэг, заримдаа надад зүг санагддаг, заримдаа буруу санагддаг. Окей гэд би ингээд зүгээр яг чадах хэмжээгээр бодоод өнгөрөөдөг. Гэтэл яг тэр үеэр надад бүр яг юм Нарантья гишүүн амар туршаад байгаа юм шиг санагдсан. Энэ гишүүн чихгүй одоо ингээ хоолндоо орохгүй явж байна. Нарантья гишүүн шиг лодо самбуу гишүүн бас өөрийнхөө одоо би бас дагдаг гэж. За тэр хүн пэйж гэх юм уу фейсбુક хуудсан дээр одоо ингээд Viva City үлүүгэр нь ингээд гэрлүүгөө орж байгаа яг машины хаард ингээд амарлаад ачлууны тим юм байсан чинь одоо тэгээд оюун эрднийг өмөрж юм яриад байгаа байхгүй. Тэгснэ энэ хүнийг ингээд буулгацсан хүн одоо хоолндоо орох гэдэг гэдгийг амар бүдүүлгээр ингээд ПМ уншаад бичсэн. Тэрнийхэн доор нь ингээд хүмүүс өөрсдийнхөө үзэл бодлыг ч юм уу таарахгүй таалагдж байгаа юм аа ингээд жинхэнэ хүн ингээ хэлэнгүүд энэ муу трол Угаасаа чи бодолтой хүмүүс тэгээ хэрэлдээд па уншаад тэгэнгүүт нэрэл нахаалны юм арайч дээ гэсэн бодол төрсөн. Чи угаасаа хөрх юм уу ээжүүдийг барьчил гарч ирсэн хүн шүү дээ. Тэгээд би яг сонгуулийн үеэр бол тэр жагсаалт явчих болоолоогүй. Гэхдээ одоо ингээд харахад 90-ийн нам мөн бах те 90-ийн намаас цөөхөн орж ирсэн жагсаалтын дээгүүр байсан хоёрт байлгүй нэгт байлгүй хүн штэ. Тэгэнгүүт тэгэл энэ хүн бүр ёо гэж бодохоор тэгснэ би энэ судалд суусан ч амьдран суухгүй байсан ч амьдран гэхдээ би суун шиг зүгээр муухагаар ботоод ингээд чамааг чиний гэр бүлийг те тийм хүн ингээд
удирдаад ингээд тийм нэг юм чиглүүлэх болоод ингээд тэгний амьдрал орчин тийм мэдлэгтэй тийм хүн ингээд цоцолно гэхээр ингээд нөө стилтэй гэж боддог. хичнээн сэтгэлтэй байсан ч бас академик мэдлэг гэдэг юм чинь чухал. Тийм. Тэгээд академик Гэтэ манайхан өөрсдөө яг үүндээ судалгаа бас хийж үзэх хэрэгтэй. Анх оюун эрдэнэ гарч ирэх чинь нэг би реклам нь үзсэн. Хошин шогийнх нь мөнгө сайхан маски. Хэдэн нарын сурчлагыг юм байх шиг байсан нөө хөдөө сууж байгаа юу? Тийм, Харвард төгссөн энэ тэргээд цөөхөн гэдэг хүний нэг гэсэн штэ гэдэг үү? Тоо Харвард одоо ч нэр хүнтэй сургууль. Гэтэ биднэрээ судлах хэрэгтэй байсан юм. Харвардд ямар мэргэжлэр сурсан, хэдэн жил сурсан, хэлний бэлтгэл байсан юм уу, юу байсан гэдгийг өөрсдөө судлаагүй тэгэл гаргацсан. Тэр хүн үннээ бичсэн шүү Харвард. Гэтэ тэр заавал деталь дээр байгаагүй. Гэтэ детальсаад бид нар харж болоод болох байсан шүү дээ. Өөртөө хараагүй, магадгүй асууж лавлаагүй. Тэгэл муухайгаар хэлэхэд бол одоо судалж үздэггүй, бодож үздэггүй, амар хөнгөн хумган ханддгийнх нь гор нь гарч байгаа. Миний дэмждэг нэг улс төрийн гишүүн байдаг. Ундрам санагдчихэв тий. Би тэрийг сая боловсролын яамны сайд болох байх гэж бодсон чинь соёл залуучуудын сайд болсон байсан. Би тэрнээс хойш жоохон эргэлздэг болсон гэх юм уу? Одоо юу гэдэг чинь сайд л сайд хамаагүй гэж бодохгүй шүү. Угаасаа бодсон юм уу хайшин. Уг нь бол тэр хүний чиглэл өмнө нь хийдэг юмыг харахад ч гэсэндээ ерөөхдөө яхав боловсрол руу л орохоор. Яг тэр соёлын яамны сайдыг сайн хийх байх гэж найдаж байгаа. Гэхдээ яагаад боловсрол руу ороогүй юм болоо гэж гайхаж байгаа. Бодож байгаа. Тэгээд боловсрол соёлын яам яхав салаад яг ажил хэр хийж байгаа бол гэдэг дээрээс яг нэг бас давхар нэг аялал жуулчлал чинь тэнд байгаа шүү дээ тийм. Аялал жуулчлалын Монголын хөтөлбөрөөр ерөнхийдөө төсвийн орлого бас нэлээд бүртгэх юм билээ. Тэгээд Монголыг илүү танаас сурчлах. Тэр асуудлаасаа үүдэх юм бол яг яам байх нь зөв ч юм шиг. Хийгдэж байгаа ажил гарч байгаа зарлагын бодохоор нэг хэрэгтэй юм уу? Яг ийм эдийн засгийн юм онолцтой энэ үед энэ яам төр байхгүй байвал яд юм бол тоо гэж бас бодож байгаа. Боловсролын яам угаасаа байх ёстой юмудын нэг. Тэгээд магадгүй таалагдах байгаа шүү гэж. Тийм шүү. Мэдгүй магадгүй энэ миний толгоогоо угаалгасан нэг бодол байж магадгүй. Гэхдээ надад ягаад ч юм инх амгалан билүү те. Инх амгалан сайд илүү юм хийж исэн юм шиг санагдсан. За тэгээд би Наранбаяр энэ ч өөрөхдөө нийжэл тэр хүнийг буцаад хэвээр байгаа. Тэр хүнийг би боловсролын яамд орвол илүү их юм хийх болов гэсэн чинь миний хүлээлтийг хүрээгүй мүү яасан нэг олигтой ажил хийж чадаагүй. Тэгээд би нэг илүү юм хүлээжсэн чинь хийгээгүй учраас солигдоосоо гэж бодож ирсэн сая. Угаасаа ийм амар юм боловсролын салбар дээр бүр юм реформ амар шинжилгээ хийх хэрэгтэй. Хөтөлбөртөө ч өсөлөх хэрэгтэй. Би нэг тийм солонгос юу яа гэм бэлээ. Одоо 10 жилээсэн тий зааж байгаа одоо Монголын түүхийн тухайд тэр чинь уусаа ингээл тий гүгүүрийн ус гэхээр ус хангалттай орох хэвээр. Тэгэхэд хөтөлбөрт нь яг үүндээ Монгол улсын түүхийн талаар орж байгаад Монгол улс тэрэн дээр жоохон хяналт тавих хэрэгтэй байх гэж боддог. Магадгүй хяналт тавьдаг ч гэж боддог. Би үнэхээр мэдэхгүй байна. Зүгээр ордог юм нь манай улсыг жоохон муухайгаар юм бэнлээ. Магадгүй хүннүүгийн тэр одоо тэр үе бичэн одоо ардчлалын өнөөгийн ардчлалын суурийг тий торгоны зам хин тавьсан бэ тий Чингис хаан хүннүүгөр ингээд яг Монголын түүх биш учраас тэр тэгж гүнзгий орох халаагүй. Гэхдээ шууд одоо нөгөө нэг ингээд солонгос хүмүүсийн ингээд Монгол одоо сурагч оюутнуудаас бас хамгийн их асуудаг гэх юм уу тийм асуулт нь ингээд танах одоо л ингээд юу яадаг вэ? Гэрт нь ирсэн зочдод тий хүнтэй зочинд охин хүүхдээ өгдөг үү? Эхнэрээ өгдөг үү? гэдэг тийм асуулт өгд юм бэл. Тэр талаас нь орж марцсан. Тэгэнгუთ тэр чинь яг үүндээ юу юм гэдэг вэ? Энх ургийн гэрээ гэдэг зүйл байгаа шүү дээ. Тэрүүгээр ингээд нөгөө улсын гүнж манай тэр төгөөсөн манаач магадгүй
тий гоё хатад октоудаа өтгөж байсан байж магадгүй тий. Тэгдэг байсан гэж санагдах юм. Тийм тэрийг шууд ингээд ордгүй тийм л дээ. Тэр нөө инх ургийн гэрээ гэдэг талаас нь ороогүй шууд хүнтэй зөвшөөрөнгөө шууд үгүй явуулчихдаг тий. Тийм маягаар ингээд ороод явж мовцсон. Тэр тал дээр бас нэг жоохон хинаач ээ гэж асуулт байх ёстой байхаа юм ч бод. Тэгээд нөгөө нэг юу юм бэлээ? Хятадын нөгөө өвөр Монгол, гар Монгол гэж одоо гар Монгол гэж ярихгүй л тий. Өвөр Монгол гэдэг нөгөө нэг Хятадын нэг танах чи Хятадын улс гэж бас амар их ард юм бэл солонгос юм байна. Тэр бас өвөр Монголын нэршил би яг үндэ одоо өвөр Монголд бол яг одоо нөгөө нэг Монголцтой бол байхгүй шүү дээ. Тэгэхээр тэд нэр угаасаа л хятадчсан байгаа. Одоо өвөр Монгол гэдэг нэршлээ болоосоо гэж боддог. Нэг тийм худлаа нэг яг худлаан ч тэдгэр хүмүүс үнэхээр их нутганд байдаг л байх л та. Гэтэ одоо нэгэнт тэгээд дагаар ороод ингээд явчаад одоо нэг өөстө Монгол минь гэдэг ах шаардлага байх гэж боддог. Тэрийг ер нь бол бодлого зохицуулалтаараа болиулаасаа. Бүр үнэхээр амар илүү тэдгэр хүмүүст Монгол бичиг орхооч болоосоо гэж боддог. Би энийг өстой эсэргүүцэж байна. Яа тэгэхээр юм баггүй юу? Жишээ нь Монгол улсад үндэсний урлагийн театрыг барьж өгөх санхүүжилтийг Хятад улсаас хийж байгаа. Тэгэхээр энэ өөрөө юу вэ гэхээр үндэсний язгуур урлаг тий Хятадд амар их Монгол бүжиг би бэлгээдэг бүр амар байт юм бэлээ. Тэгэнгუთ гадны одоо тий том улсуудад Монгол улс чинь ямар улс юм бэ гэд харангуут хамгийн түрүүнтэй уртын дуу одоо үндэсний бүжиг би бэлгээ Монгол язгуур босоо бичиг гэж байх хэвээр тий. Тэгэхэд өвөр монголчин албан ёсоор Хятадын улс одоо газар нутаг дээр байгаа Хятадын төрийн бодлого зохицуулалтаар явдаг ийм одоо иргэншил байгаа шүү дээ тий. Тэгэхэд шууд тэрүүгээр л харж байгаа байхгүй манайхыг Хятадын лэг юм байна гэд. Ийм учраас тэр болгохол ёстой. Манайх гэдгийг хаалтгаж үлдэх ёстой. Наадхан нэр чинь бол надад ингэж санагдаж байна. Өвөр Монгол хүмүүс биднээс илүү үндэс угсаагаа илүү авч үлдээд байгаа болохоор тэр хүмүүс тодорч харагдаад байгаа байхгүй юу? Тэгэхгүйгээр бид нэр илүү тэр нөгөө Хятадыг дагаад тэгж харагддаг. Том харагддаг. Яг хоо их гүрний нөлөө бас байгаа л байна. Гэхдээ бид хэд илүү магадгүй соёлоо илүү таниулаад хэрвээ мөрөд одоо ингээ хөлснэр болдвол илүү бид хэд тод байх юм бол тэр өвөр Монголыг харахгүй биднийг харах байхгүй юу? Тэгээд хэрвээ үнэхээр өвөр Монгол хүн гэж бодож байгаа бол яг зарим нааша Монгол руу ирэхэд нэлийн хэцүү байдаг юм байл л дээ үнэхээр хүсэж байгаа ч гэсэн. Гэтэ хэрвээ үнэхээр хүснэр болдог бол өвөр Монгол хүмүүс баг багаар нааша ирэх ёстой гэж би бодож байна. Тэгээд үлдэж байгаа нь хохныг бид нар хайж болохгүй шүү дээ. Тэр чинь хэдий ингээд магадгүй холилдсон ч гэсэн стил Монгол хүмүүс өөрсдийнх нь хэл яриа бүх юм нэм Монгол гэдэг сэтгэлгээнд байгаа учраас бид нар та нар манайх бишээ та нар угаасаа Хятад руу очсон бид нар та нарыг алдсан авчдаг одоо та нар Хятад болоод алдаагүй өөртөө явсан шүү. За sorry. Өөртөө явсан ч бай та нар ингээд тэгээд үлдэж та нар угаасаа наана бай гэж болохгүй шүү дээ. Яаж бодсон ингээд за өвөр Монгол яг гэдгээрээ Монгол ёс уламжлаа тэндээ авч үлдээд магадгүй зарим талаараа дэлгэрүүлж байгаа сайн байж болох юм. Гэтэ Хятадын нөлөөнд дор байгаа учраас бид хэд илүү таваах хэвээр бид хэдэд илүү нөлөөтэй байх хэвээр бид хэд өөрсдөө илүү хичээж нөлөөтэй байх л ёстой юм шиг сонсогдож байна. Тэрнээс биш тэр хүмүүс чатгаараа ингээд авч явж байхад нь бидэд та нар биднийг дараад байна үгүй бол гэж болох. Тэйгүү ингээд байхгүй нөгөө нэг Хятадын нөгөө одоо зөөлөн хүчний ухаалаг хүчний бодлого нь тэд нарыг ашиглаад байгаа байхгүй юу? Тэгэхээр наачаалчгүй бодлоо тийм учраас бид нар мэдээж яг үгүй муу гаргалт өрөвдөлтөй хувь заяа. Гэхдээ угаасаа нэгэнт тэр гүрний бодлогод ашиглагдаад байгаа учраас чи Facebook дээр одоо нэг хоол моолын бичлэг гэх юм амар их юм гарч ирдэ шүү дээ. Зүгээр нэг юм өвөр Монгол хүний тий хаяг нээсэн тэр хүн үнэхээр өвөр Монголгүй юм уу Хятад хүн юм мэдгүй. Яг ингээд Хятадаар яриад бичлэг хийгээд ахуй амьдрал нь Монгол байгаа гэдэг. Тэгэхэд бүр одоо гадны нэг Америк хүн тэрийг үзэхэд тэр бол Монголоор яриад байгаа учраас эдгээр чинь ингээл нэгдмэл нэг л улс юм биш үү гэж харахаар байхгүй. Тэгэхээр айгүй хэцүү.
Би бол тэднийг бол хятадууд бол өлгөө ашиглаж байгаа л гэж боддог. Тийм болохоор бичмдээ нөгөө нэг тийм ээ. хэрэгтэй үед нь цусаа цэвэрлэл гэдэг үстэй. Яа. За хоёул ингэ дуусахгүй. Бэрчлээ. Oh my god, бол амар хөнгөө ярих бас. Энэ нэг тийм 2 хэдийн цаг ярьчихсан байна. Би энийг ямар нэгэн өөрсөндөө хамааралтай нэр оруулаг учраас шууд апплод хийлээ. Тийм тгий гэж бодож байна. Тэгээд бид хоёрын л үзэл бодол. зарим нь санацл бодол шүү. Би нэр хэлсэн юм байна. Тэрийг нэг асах хэрэгтэй байна. Зарим нь энэ хүний үзэл бодол, зарим нь миний үзэл бодол. Яа хөвдөө тэгэл бид хоёрын ямар бэр доогоош бид хоёрын яснаар бүх юм болно гэж юу аах вэ? Тэгээд би явж дараагийнхаа үнтэй уулзлаа гэх. За хин ганцхан надтай уулзах гарч ирсэн юм чинь бичлэгэн дээр тийм гэж хэлж байгаа шүү. Энэ TV-с үгүй хараад бодсон л та угаасаа за энэ нэг хүнтэй уулзж байгаа юм байна да гэж. Тэгээ би ингээд мохоолгочвоо гэд юм твсээ суугараа гэж хэлсэн. Асуусан чи ганцхан надтай гэхээр вау гэж бодсон. Тэгээ вау бас биш үү? За асуунаа харж байгаа л хэлье. Пах. Тэгээд манай 2 найзаа гişнэс нийт манай 3 найзаа энд байгааг нь оруулаад 3 найзаа. Ингээд наад ногоон гэрлэл байлчих тийм. За нүүрээ дуусаа. За. Би ингээд ирээдүйд явж магадаггүй харилцаануудаа энэ таадтай хэлж байгаа шүү. Хэлэхгүй байгаа хүмүүсийн бас надаас асуугаад байх хэрэггүй. Тэр бол тэгээд энэ зүгээр л сая зургийн нохоо уулзчил байдгийн. Зүгээр цовж байгаа жингийн тэмээгч болдгоо яг асуусны дараа битээ асуугаараа гэснэ за минь хоцчихлээ гэдэг чи амир юу орж ирж байна. Яг чамд мандал хүмүүсийг хэлж байгаа л та. Гэтэ зүгээр тэрийг жингийн цумааг ээлж хэлдэг ч гэж. Би жингийн цумаа гэдэг үгийг хэлэх гээд ягаад ч надад жингэр гэж орж ирээд тэгснэ за минь тохой. Тэгэхээр тийм байна. Тэгээд бид хоёр стил амьд байгаа. Хамгийн аимшигтай заяа би буруу санааг бол энэ нөгөөний эртлээ хоногт дугаар орохгүй бол би үгцэн гэсэн үг шүү гэдэг эпизодын араас дугаар орох санагдаад байна. Амьд амьдрахын дээр амьдарч байгаа. Амьдтай болоод амьдарч байгаа. Нэрээ цалин буугаал нэг үнэртээ услаавлаа. Нэг тэлэл авт юм байна энэ хүн чинь бүр. Тэгэл яг үүндээ Монголд ийм л байна. Тийм яг хөө тэр тэлэн ямар нэгэн жиндэм ч юм уу те бас тийм тэлээ биш л те. Зүгээр нэг зах дээр зардаг тэлээ биш л те цалингаар авсан гэдэг чинь. Гэхдээ л нэг л тэлээ. Чи цүнхэл аавна гэвдтэй адилхан юм бич. Би тэгээ авсан байна уу? Аваагүй хөөе. Бүү чи авах л үсттэй. Үгүй би тэгж авахгүй. Би өмнө нь юм өрөөд дуусгачих. Тэгээ адилхан. Авах гэж бодож байгаа. Авах гэж явах замдаа өрөөд дуусгачих нэг шнэ. Энэ хүний хотод руу норно. Харин тийм ээ би жоохон тараглаад байна. Одоо ингээл энэ минь юу гэх ингээл өмсөн. Хэдэн сартай юм бэ? Муур. За муур нь чашаа. Одоохондоо бэжэгээ байгээ хөө. Одоохондоо юу гэх вэ хөө. Тэгээд сонсонд баярлаа. Ярьсанд баярлаа. Яриулсанд баярлалаа. Намайг хаяагууд баярлалаа. Чишвэшэд баг хаягдангаалаа. Хаягдангаа чиш би ямар хайсан юм уу чи өөрөө албаар замхарч алга болоо үсттэй. Тэгээ хотелж уурлал болио штэ тэгээгүй баярлаа гэж аахгүй юу. Би бүр өнгөрсөн 7 хоногт амар гомдсон. Би бүр ингээ мик зэнэглээд хамаг юм бэлдээд би өдлөөнөөс шүү бэлдээд ингээ уцаа зэнэглээд бичгээр энэ бэж эхлээд ингэсэн анзаа амар заа. Бэж л да гэр орноо цэвэрлээд юу. Авралын өдөр нэмж ундаг гэ би өдөөс хойш бараг шахуу. Миний хувьд өдөөс хойш шахуу юм бич байгаа байхгүй. Бэж л да гэр орноо цэвэрлээд хоол ундаа хийчих гарна. Тэгээд дахиад битсэн чинь өнөөдөр амжихгүй нэ чигш би бүр би энэ дээр яг тайлбар тавих мохоо би мэдчихээ тэгээ зүгээр хэлчихье за. Би тэгч 12-1 гэсэн те. Ер нь бол 11 өнгөрөөгөө сэрээд тэгээд нэрэн гэсээ би босоод гэр орноо цэвэрлээд хоолундаа хийгээд ингэж нэг 5 6 болсон байхгүй. Тэгээд ингээд усанд ч орж амжаагүй байсан. Өөрийнхөө хувьд. Тэгээд ингээд усанд ороод ингээд гарна гэхээр ялцчгүй оройтсан байхгүй. Тэгээд
нөгөө нэг яг миний өөрөө нөгөө менежментийн цаг зохицуулалтын алдаа. Гэхдээ би нөгөө нэг яг 4 сар гарангаас хойш ингээд ерөөс амралтын өдөр ч амрахгүй ингээд бүтэн ингээд дээрэс нь хуучин ажил шалгалжуулах гэдэг ингээд яг үндэ явцсан. Би одоо өнөөдөр л яг амрах чинь. Өнөөдөр орой маргааш өдөр бүтэн ингээд тэгээд тэрэндээ жоохон стресстэй байсан. Тэгээ нөгөө гэр оронд цэвэрлээд нөгөө нэг төсөөлөөгүй амар заваа юмнууд манай гэрт байсан. Би өмсөг байхад зарим нэг гуцнууд муухай болсон гэдэг ч юм уу те. Тэр болгон дээр ингээд стрессэд тэгээ тэрийг чи нөгөө найз учраас би чамд гаргацсан гэх юм уу. Яг өөр хүн байсан бол тэгэл заа гэл гаргал яасан байх л та. Зэрний бодол. Тэр найзлж болохгүй юм шиг. Чамайг найзлахаар би хамаагүй тэр үед стресстэй байснараа шууд тэгээд бичсэн. Тэгээд тэрэн дээр бас намайг ойлгосон. Баярлалаа. Нэг үг дутаад баярлалаа. Уучлаарай. За тийм л үгтэй ёо. Уучлахгүй л гэхдээ мартахгүй. Мэдж байгаа дээр уучлахгүй юм болсон. За тэгээд 1 цаг 1 минут. Окей. Баярлалаа. Эрүүлэг сайн сайхныг хүсэн ирүү яа.